За MacBook Air захиалаад авчихлаа. Одоо задлж үзье да. Гол нь энэ Air-ыг авч байгаа шалтгаан нь болохоор зэрэг дотроос сэнсгүй. Тэгээд халах нь бага. Цэнгээ маш сайн барьдаг. Бүтэн одоо байгаа үргэлжлүүлээд видео үзэхэд 18 цаг видео үзэх чадaltaй гэсэн Apple-ийн өөрийнх нь дүгнэлт байсан. Тэгээд дэрийн нөхцөлд хэрэглэхэд бол 18 цаг видео үзээд байхгүй учраас тэгээд хэдэн өдөр цэнэгтэй байх боломжтой юм болов уу гэж бодоод туршиж үзэж байгаа юм. Нэг сул тал байж магадгүй гэж би бодоод байсан. Нөгөө юуг сэнсгүй болохоор жоохон халах магадгүй гэсэн халахгүй гэдэг нь тодорхой юм байна. Тэгвэл тэгээд Apple өөрөө хүчин чадлын дараад процессороо 100% ачаалдаггүй гэж магадгүй гэж бодсон чинь зэрэг Mac Mini, MacBook Pro эдэртэйгээ харьцуулахад харьцангуй баг ойролцоо чүд дутуу байна гэж гэхээр нь зэрэг одоо энийг авч үзлээ. Авъя гэж бодлоо. Энэ одоо яг үндсэн одоо base буюу суур модель нь M1 процессортой 8 GB-ийн санахойтой 256 GB-ийн hard diskтэй. Аль аль нь бол миний хувьд бол их бага сонсогдоод байгаа. Гэхдээ ялангуяа 8 GB-ийн санахой гэхээр бага юм шиг боловч хүмүүсийн сэтгэлдлийг хараад байхад Apple-ийн өөрийнх нь үйлдвэрлэлийн систем macOS маш сайн санахойн зохицуулалттай програма үр ашигтай ажиллуулж чаддаг учраас 8.16-гийн ялгааг ихэнх програм дээр энгийн хэрэглээнд ялгаа ажиглагдахгүй байна гэсэн учраас зүгээр 8 GB-ийг авчлаа. 16 GB болохыг гэхээр $200 нэмэгдэхээр байсан л да. Ер нь бол ирээдүйгээ бодвол энэ компьютерыг хэдэн жилээр тоцорлогоо хэрэглэнэ гэж бодвол 16 GB-ыг дахиад чадвал дөнгөө байх. Яг одоохондоо бол энэ хоёр тооцоо ялгаа байхгүй байна гэж дүгнэжсэн. 256 GB-ийн hard disk гэдэг бол маш бага багтаамжийг болсон. Гэхдээ бас нэг нөгөө талаас зөөврийн hard disk-нууд, SSD hard-ууд, flash-нууд өөрсдөө маш их багтаамжтай болсон учраас хэрэг дата хадгалах нэмэлт зай хэрэгтэй болвол зөөврийн hard залгаад тийшээ юм хадгалж болох юм гэж бодоод 256-ыг нь одоо хангалттай гэж үзлээ. Тэгээд яг нь base модель нь болохоор зэрэг CPU 8 core-тай, graphic CPU 7 core-тай нэгийг Apple хаацсан байлээ. Тэгээд хэрвээ 512 GB-ийн hard disk-тайг нь авал тэрийг нэг хингэлэг ихтэй би энгийн хэрэглээнд энэ компьютерийн үзүүлэлт болчих байхаа гэж бодсон дээр хамгийн энгийныг авчлаа. За одоо энийг тэгээд задлж үзье. MacBook Air аваад үзье. Да эндээс татах юм шиг ба. Изи ангаалгачлаа. Ангаалгана. Дай дахин толгойлтой маань энийг бүрээд энд Apple-ийн заавар байна. Одооний компьютерууд ерөн төхөөрөмжүүд минималист болсон. Өчир зүггүй их тийм таас дагуулад байхаа болцсон. Зүгээр жижигхэн заавар байна. Энийг тэгээ барах аргагүй. За хоёр сайхан Apple стикер байна. Энд юм хүмүүс наад болох юм байна л да. Тэгээ нэг адаптер байна. За энэ одоо хэдэн ваттын адаптер байна? 30 ваттын адаптер байна. 30 гэхээр бол нуц зэрэглэл бол оруулж ирнэ. Зарим одооны Windows-ийн ноутбукуд бол 60 маар бүр гейминг тоглоомын компьютерууд бол бүр илүү 100 гаруй ваттын чадaltaй маш хүчтэй адаптертай байдаг бол энэ 30 энгийн юм байна. Тэнийг нь чинь USB-C port-ны оролттой. За тийм болохоор мэдээж хэрэг энэ хоёр талдаа USB-C далгууртай цэнэглэгч утсан. Ингээд болоо. Өөрийн багтай. Үзүүлэлтүүд нь байна. Одоо тэгвэл компьютераа саж үзье. За хөрхи. Энэ гараад ингэ яах юм бэ? Авчи. Ингээд болоо да. Яа ангаалглаа. Яа дааныг юм. Шууд ласч байна. Таас энэ авчи. Шууд ласч байна. Хөрхөн гэжтэй. MacBook Air бол нэгхэн хөнгөн. Тэгтээ одоо энэс хөнгөн Windows-ийн ноутбукуд бол бас энэ бол энийг гол нь бол M1 гэсэн 5 нанометр архитектуртай процессорт нь болж авлаа. Энэ талдаа чихвчний оролттой 2 спикер байна. Энэ талдаа 2 USB-C порт байна. Нэг нь цэнэглэн, нөгөөх нь дата дамжуулж болно. Хоёулаа цэнэглэж болно, хоёулаа дата дамжуулна. Нэг сул талд одоо 2хан порттой гэдэг нь жоохон сул тал санагдаж байгаа надад бол. За тэгээд доод талдаа харахаар ямар ч тийм нүх мөх алга агаар гаргах. Бодвол энүүгээр жоохон агарч болохгүй. За ер нь халахгүй байна гэсэн энэ маш том даваа тал.
баг зэник хэрэглэнэ. Зэрэг зэниглээд удаан цэнгээ удаан барина. 18 цагийн тасралтгүй видео үзэнэ гэдэг бол үнэхээр урт хугацаа. Тэр энгийн хэрэглээнд бол зэрэглчээд хэд онох нь дамжиггүй боо. За ингээд хэрэглэж үзье. Хэрэглэж байгаа. Ямар хуваа нөөц сэтгэлээ дахиад нэг видео хийлгэж бодож байна да.